Офшор гэж шуугаад байна. Энэ талаар таны бодол ямар байна вэ гэж асуусан байна. Офшор гэдэг үг бол эргийн гадна гэсэн үг л дээ. Одоо татврын тийм чөлөөт бүс. Одоо энэ телевиз янз бүрийн одоо нийгмийн мэдээлэлээр нэлээд ярьж байгаа юм асуудал байгаа. Бид нар энэ хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Хүмүүстэйгээ хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой гэж бодож байгаа. Хамгийн эхний ээлжинд төрийн албан хаагчид офшор гэдэг тэр эргийн гаднах үйлчилгээ авахыг бид нар хориглох ёстой л гэж бодож байна. Төрийн албан хаагчдад ийм үйл ажиллагаа гаргахыг хуулиар хориглох ёстой, шийтгэдэг болох ёстой гэдэг дээр бүр санал нэг байгаа. Цаашдаа Монголд энэ чиглэлд хатуу хуультай болох ёстой. Би зүгээр баяр цогтод нэг зүйл хэлж байгаа. Чи сонгуульд нэр дэвшгэ болоо. Чи хариуцлага хүлээх ёстой. Чи өнөөдөр сайд хийгээд их хурлын гишүүн хийгээ явж байгаа чинь өнөөдөр чи Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээс Монголын төр салж чаддаг байх ёстой гэж ингэж хэлж байгаа шүү. Энэ бол миний байр суурь. Энэ бол миний байр суурь, энэ хэвээрээ байх ёстой. Тийм учраас энэ хүн бол жишээлбэл нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрөөд ийм байгаа нь гарцсан хүн болвол дахиж их хурлд нэр дэвших ёсгүй л гэж ингэж л харж байгаа, ингэж л хэлж байгаа.